За сайн байцгаана уу. За өнөөдрийнхөө ээлжид яриагаар хүний гавьяат эмч Норов Жанцаахтайгаа ярилцах гад ингээд ирсэн байна. За ингээд өнөөдөр над ярилцахаар миний урилгыг хүлээж авсан Норов Жанцаахтай танд маш их баярлалаа. Та сайхан хаварж гин үү? Сайхан хаварж байна. За их баярлалаа. За тэгээд ер нь ингээд яриагаа эхлэхдээ нутаг уус, баг нас гэд ингээд эхэлдэг юм аа. Норваха. Та одоо аль нутгийн хүн билээ? За энээсээ ингээ эхлэе. Би Өвөрхөн аймгийн Зүүн Баяулаан сумын Дэвшил багын хүн. За баг насаа Дэвшил багт баг сургууль төгсөөд аймагт 10 жилийн сургууль төгсөөд 1960 онд Монгол улсын их сургуулийн анагаах ухааны факультетд орсон. Тэгээд 2 жил болсны дараагаар анагаах ухааны дээд сургууль гэж тусгай сургууль их сургуулиас салсан. Тэгсэн хэдий ч гэсэн би Монгол улсын их сургуульд тэр байрандаа 5 жил суралцаад төгссөн. Тэгээ би их сургуульд бараг төгссөн гэж хэлэх дуртайшгүй тийм л хүн байгаа юм. Тийм байна. За тэгээд ер нь эмч гэдэг мэрэгжлийг та яг яаж яваад сонгоо энэ тухайгаа бас яриул Норваха. Манай хөдөө багын бригадын багамч гэж нэг Жам Перли гээд хүн байсан. Тэрнийг нутгийнхан их сан эмч гэдэг байсан. Тэгсэн манай нутагт нэг одоо Харгана гэдэг газар манайхан нэг зуссан. Чихтэйхэн сайхан бороо хур ороод өв сургамал сайхан гараад. Тэгээд манай айлын нэг сайхан залуу, чихтэйхэн гоё сайхан залуу морь уургалах гэж давхиж явж хагаад. Тэгээд морь нь галтраад 2-3 өнкрөөд явцсан. Тэгээд тэр ухаангүй олон хоног байсан. Нүүр ам нь нийл шархтай. Тэгээд тэрнийг тэр бригадын багамч 10 гарын хоног сахиж байгаад тэгээд эдгэрүүлсэн. Хүмүүс бол за энэ одоо хүн болохгүй нэ хайрын хөөхд гэж гасалдаг байсан. Гэтэл тэр эмч 10 гарын хоног одоо шархын одоо цэвэрлээд эм тариагийн хийгээд тэгж байж байгаа тэгээд хүн болгосон. Ер нь нутгийнхан бол ярьдیں۔ Өхөж байгаа хүнийг эдгэрүүлдэг. Ер нь одоо манай Жам Перли эмч бол жинхэнэ сайн эмч байгаа юм гэж хэлдэг байсан. Би яг тэр үеэс энэ шиг эмч болох юмсан гэж ингэж бодож ирсэн. Тэгээд гэтэл 1960 онд 10 дугаар анги төгсөх болоод 10 дугаар ангийн төгсөлтийн анхны шалгалт өгөөд гарсан чинь манай 10-ын ангийн нэг онцорлагтай хүүхэд эмнэлэг твтж байгаад нас барцсан. Тэгээд тэрний өмнө биднүүд эмнэлэг дээр очиж эргэхэд тэр охин бүр яс арис болтлон турцсан. Аймаар гачин болцсон байсан. Тэгээд биднүүд яахлаараа ийм өвчин тусдیں۔ Яаж эмчилдэг гэж асуусан чинь энэ одоо төрөлхийн өндгөвчний хавдар байсан. Тэгээд хэтэрхий оройтчаад хагалгаа хийх боломжгүй болоод ингээд нас барцсан гэсэн. Тэгтэн зэрэг бодсон. Би ерөөсөө хагалгааны эмч болъё. Ийм хүнийг эмчилдэг одоо сайн эмч болъё гэж бодсон. Тэгээд ерөөсөө эмч болох хүсэл дээр манай 10-ын ангийн тэр хүүхэд ингээд нас барчихтан зэрэг бүрч ерөөсөө эмч болъё гэд сэтгэл шулуудаа. Тийм, тэр дундаа бүр мэдсэслийн эмч болно гэж сэтгэл шулуудсан. Тэгээд би энэ мэрэгчлийг сонгосон юм байна. Зөв. За тэгээд юу анагаахын дээд их сургуулаа төгсөөд та яав шууд нутагтаа очиж ажиллав. Тэгсэн. Анагаахын сургуульд байхад бас хөгтэй. Яасан гэхэлэр би чинь мэслийн эмч болно гэж дандаа ярьдаг. Гэтэл манайхан Норва гэд мэслийн эмч гарах нь гэдэг байсан. Тэгсэн нөгөө медцаслын анхны дадлага хагалгаан дээр ордё.
Хагалгаан дээр ороод багш за одоо арьс зүслээ, тэний дараагаар өөхөдийг зүслээ, хальсын зүслээ, булчингийн нээлээ, дараа нь хэвлийн гялтанг нээлээ, хэвлийн нээгдлээ гэдгийг биднүүд багш яриад биднүүд нөгөөдхийн одоо энэ хальс гэдэг юм байна, энэ булчин гэдэг юм байна гэдгийг хараад одоо анхны л одоо анатомийн мессалчийн анатомтой танилцж байгаа юм л да. Тэгсэн чинь би ингээл зүсэнгүүд л цусгараад ирлээ. Бүр жигтэй хөвдөл явцсан. Тэгэл тэгсэн чинь хөлс чихраал толгой эргээл жигтэйхэн л байгаад байна. Толгой эргээл байсан, байгаа л байсан. Дийлэхгүй нэ. Тэгсэн чинь миний хажууд байсан нэг оюутан багш нарууж ансан хариуг ойчих нэ гэж. Тэгээд би тэгсэн чинь багш наадхыг аваад бушуухан гадаагаар гэсэн. Тэгсэн чинь нөгөө оюутан маань чиний нөгөө мөслийн эмч болно гэдэг чинь өстой гонжин жоо юм. Тэгээ дөнгөж хагалгаа хараад ингэж одоо ухаалдах гэж байгаа юм чи яаж мөслийн эмч болох юм гэдэг байсан. За бас нэг хөвгтэй явдал болсон юм. Нэгдүгээр курст анатом үзтий. Анатомын шалгалт ерөөсөө маш амаргүй. Манай доржгээд анатомын багш байсан. Тэр ер нь маш сайн л бэлтгэхгүй бол тааруу дүн тавьдаг. Тэгээ бидний нэг 5 оюутан цөмөр ярьж хагаад анатомын корпус гээд нэг дан байшин дотроо 3-4 өрөөтэй. Нэг өрөөнд нь 3-4 зогцос нэг ариун уусмал хийгээ тавьчихсан. Нэг кичээлийн өрөөнд том ширээн дээр нэг зогцос бүх юунуудын эдэрхтнүүдийн ил гаргаад задлаад тэгээд нөгөө нэр бүх юмны нэрийг 3 хэл дээр чэйжилдэг биднүүд чинь. Монгол хэл дээр, латин хэл дээр, орос хэл дээр ингэж чэйжилдэг байсан. Тэгээ биднүүд тэнд ингээд дадлага хийж орой 5 цагт очиод орой 10 шөнийн 22 цагийн үед нөгөө 3-4 маань явах гэ болдгоо. Би арай дутуу байсан. Тэгээд нөгөө 4 маань яваад би үлдчихгүй юу. Би үлдээд нөгөө ганцаараа нөгөө юун дээр зогцсон дор ингээл нэрийг хэлээл энд одоо холбоосон тэр энэ булчин тэр энэ хальсан тэр гэл ингээд дадлага хийгээл байжсэн чинь нэг хүн ажуухан нойрсож байгаа шиг амьсгал гараад байна. Ажуухан одоо амьсгалаад ах юм. Тэгэхээр өндийгээд харсан чинь нөгөөдөг чинь чимээгүй болчихлоо. Тэгээд буцаал суугаал харлаа. Буцаал суугаал жаахан хөдөлгөөн багтаа байхлаар л дахиад нөгөөдөг чинь амьсгалаа унах юм. Тэгээд би хаана юу дуурайд ингээд одоо тэр чинь шөнийн 22 цаг өнгөрцөн байсан. Тэгэхээр үүдээр гараад цаашаа нэг ерөөсөн 4-5хан алхам гараад зогцсны өрөө байгаа юм. Тэр рүү орж харлаа. Зүгээр. Тэгээ коридороор явлаа. Юу ч байхгүй. Тэгээ буцаж ирээл суулаа. Буцаж ирээ суугаад нэг хэдхэн минут болоход л дахиад амсгалаа. Тэгсэн чинь нэг аятайг үгүй нэг житгэр мүтгэр байхгүй, сүнс сэдэр байхгүй гэдэг одоо чинь байгаа юм уу? Нөгөө тэр юмнууд нь л юм ба. Тэр л юмнууд нь байх гэж бодоод тэгээд ерөөсөн тэр дуу гарч байгаа зөвгд нь ойртож очиод хаалганы дэргэд очиод зогсоод тэгээд хөдөлгөөнгүй байсан чинь нөгөөдөг чинь дугарлаа. Технээ харин миний дэх нь дуурч. Тэгсэн нөгөө тэр үед чинь нөгөө галлага чинь нөгөө том пишнтэй байсан. Фишингийн дээд давцсан дээр дуурч. Тэгэхээр нөндийгээд харсан чинь харин нэг муур гэтчихэд. Тэгээ нөгөө муур чинь ерөөсөө ажихаа. Тэгэж амсгалж тэгээд за одоо ерөөсөн ч дөгцсөн да. За яршиг гээд тэгээд би явж ирсэн. Тэгээд тэгээ ганцаараа
тэр байж бас нэг житгэрч байд юм уу, сүнсэнч байд юм уу гэж хүртэл санахад хүрэж ирсэн юм. За тэгээд одоо нутагтаа ирээд ингээд ажиллаж амьдрал одоо ажлын гараагаа эхэлсэн баг тийм ээ Норваха. За тий ажлын гараа анх эхэлсэн үеэ бас яриул. За тий. За би чинь юу яасан? Эрүүл мэндийн яам надад дунд говьд хуваарлж ба. За. Тэгсэн чинь аймгийн эрүүл мэндийн газрын дарга ирээд би чамайг дунд говьд өгөхгүй. Өөр хангаад аавна. Гэсэн. Тэгээд өөр хангаа болгоод. Тэгээ өөр хангаа төрөөж ирсэн чинь Баяндрын хэмжээ салбарт томилцсон. Тэгээ би Баяндрын хэмжээ салбарт төрөөд очсон. Тэр чинь бол 65 он гэдэг чинь одоогод бол их харьцангуй их сонин байсан үйл дээ. Надад нэг том гэр бэлдсэн, хоосон. Тэгээд хоол унд эмнэлгээс ерөөсөө үнэгүй. Тэгэл би чинь одоо ерөөсөө нэг хайрцагтай ном одоо халаад хувцас тэгээд өөр юм байхгүй. Нэг өвхтөг ортой байсан. Тэгэл ерөөсөө тэгээд нөгөө гэртээ тэгээд байгаад байсан чинь 100 бол тоохгүй байлаа. Өвөл болоод ирсэн чинь дараад болдог. Тэгсэн чинь надтай хамт аруу төгссөн даваад орж игээд нэг багш харин тэнд ажиллаж байна. Тэр нэг чи манай гэрт ороо. Тэрднийг жижигхэн гэрт. Манай гэрт ороо. Цөмөр хамт нэг гэрт амьдрий гэ. Тэгээд тэрнтэйгээ ингээд хамт амьдраад. Тэгээд би чинь нэг хамгийн анхлал одоо суманд очиод маргааш хүн үзнэ гэж яхтал би жигтэйхэн айж ийсэн. За оншийн тавьж чаддаглуугүй болов эмийн одоо зөв бичлүүгүй болов гэж айгаад л тэгээ би бодож жагаад нэг эмчийн лавлах гэдэг справочник практического врача гэдэг нэг ном внутренний болезнь гэдэг нэг ном тэгээд лекарственные средства гэдэг нэг ном тэр үед чинь ерөөсөө орос хэл дээр л эмнэлгийн ном байна уу гэхээс өөр ном бараг байхгүй байсан. Тэр гурван бариад орсон. Жаахан айдас хүрээд би ч одоо их болгоомжтой л. Тэгээд нөгөө өвчтнөөс асуугаад тэрийн анаа амз гэдэг. Асуугаад эрэгтэй зэгэл зөөрэ хэлэн зөөр энэ сонсон гол нөгөө внутренний болезнээс номноос нөгөө юуг нь гарчгыг нь олоод тэгээд зөөрийг харчаад тэгээд нөгөө хэлээгүй зөөрийн би тийм зөөр байна уу гэж асуугаад тэгээд тэгсээр байжгаад нэг өвчтөн дээр их удаа үслэг хийсэн. Биднүүдэд тэг заадаг байсан. Өвчтөн үзэхдээ ерөөсөн бүхэл эргэтэн системийг бүгдийг үзнэ шүү гэж. Тийм тэгэл ингээл нүд цараа арис салс тэгээд л уушиг зүрх тэгээд бүгдийг үздэг байсан. Тэгэл үзээд л хүн болгоныг тэгж үзэл өдрийн нөгөө цай хоолунд хийцэн шүү цай хоолунд чинь гэрт чинь бэлэн байгаа шүү гэж хэлнэ. Би өвчтнөө үзэл орой 8-д л нөгөөдхийг нь дуусна. Тэгсэн тэгээд нэг сар явлаа. Тэгсэн чи манай эмнэлгийн ахмад нэг багамч яруу өдөргүй эмч минь одоо энэ ингэж ажиллаж болохгүй ядарчин зүдэрчин гэл одоо ерөөсөн заавал би тэр өдөр завсарлах хийлгэжээ тэгж үзүүлж яа гээл тэгсэн. Тэгж байтал эрүүл мэндийн сайд Туангой манад ирчжээ суманд. Тэгээ аймгийн намын баг хурлыг удирдахаар ирсэн байна л да. Тэгсэн чинь манай эмнэлгээр орж би нөгөө эмнэлгийн газар чи ямар байх вэ? Тэр л ариун цэвэр, тэр л бүх юмнуудын яг нөгөө ор засал бүх юмнуудын яг ёсоор нь хийлгээл ингэсэн. Надад ч хэлгүй тэргээр орцсон байна. Тэгээд түүнээс гадна би нөгөө сумынхаа даргатай хамт эмнэлэг машингүй байсан. Сумынхаа даргатай хамт аптекаас эм аваад тэгээд нөгөө хөдөө айлуудаар ингээд гэсээд явахтаа хүмүүст эм өгөөд үзлэг хийгээд даралтын үзээд жирэмсний хяналтанд даваад ингээд хүүхдийн бүртгэж аваад ингээд ирдэг байсан. Тэгсэн чинь
туван сайд хэд хэдэн айлаар орсон чинь манай сум нэг сайн амжтай болжээ. Тэгээд хүн үзэхдээ их сайн үзхийн өгсөн эмэн чадаач ихтэйхэн сайн юм нэг хүмүүс дороон л эдгэрээ зүгээр болоод байна гэж ярьсан болтой. Тэгсэн чинь маргааш өглөө захиргаан дээрс дуудаж байна. Тэгсэн чинь яасан гэсэн чинь аймгийн намын баг хурлд урилгаар өөрийг чинь оролцуул гэж сайд тэгсэн. Ингээд тэгэхээр нь би яг хөө тэгээд нэг урилгаар л очиад суух юм ингээд бодсон. Хурлдаа сууж исэн чинь над огтлээгүй. Тэгсэн чинь Баяндар сумын хүний хэмжээний салбарын их хэмж Норвеж ондсон үг хэлнэ гэждэг баг. Оо гинт шууд л гинт. Би өөр гайхлаа. Ийш тийш хараад үгүй одоо би юу гэж хэлнэ гэл. Тэгсэн чинь зүгээр наашаа гараад ир сандрах юм байхгүй гэл тэгж. Энэ дээр хүрээд очсон чинь одоо юу гэж хэлдэг үлээ гэж бодож байсан. Тэгсэн чинь хэлж байна. Ажээ яаж ажиллаж байгаа юм одоо хөдөө ажиллахад ямар байна тэрнийг нь хэлж гин. Тэгэхээр би хүнэн бол яг нэг анаахад сурсан юугаараа бүхий биеийг одоо үздэг. Тэгээд өвчнөө бүр нарийн үздэг. Би ном хавилласан давхар хардаг. Тэгээд өвчтнөө зөвлөгөө өгдөг. Би бас хөдөө дарга нартайгаа хамт хөдөө айл баригадаар яваад тэгээд хамтдаа яваад тэндээс би бага насныхаа хүүхдийг хяналтанд аваад жирэмснийг хяналтанд аваад ингэж л ажиллаж байгаа гэтэлсэн чи ерөөсөө алгадчих чинь сандарсан. Тэгэж би аймгийн намын баг хурлын төлөөлөгч болоод урилгаар оролцоод бүр үг хэлээд сайшаагдаад тэгээ би хамгийн анх одоо би номонд бичсэн сайдасан сайшаал хүртлээ гэд тэгжээс. За тий. Одоо тэгээд ингээд ажиллаа сайхан эхлээд ингээд явж та бол одоо мэс туслын эмчээр олон жил ажилласан тийм ээ? Тий. Одоо Үр хангаан аймгийн нэгдсэн эмнэлэг одоо бол яг Үр хангаан аймгийн одоо бүсийн төв болцсон шүү дээ тийм ээ? Тий. Тэнд одоо та яг мэс туслын эмчгээд ингээд ямар ажлууд хийж нөрөөхөө. Тийм би чинь инглээ. Манай эхнэр Монгол Улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын анги төгссөн. Миний дараа төгссөн. Тэгсэн зөөл суманд надыг дараа жилийн шилж өгсөн. Манай эхнэр нэг дунд сургуульд багшлах шаардлагатай учраас тэгээд зөөл сумыг сум дундын эмнэлэг болгоод сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр надыг тавиад тэгээ би зөөл суманд очиод багамчийн салбарын хоёрхан өрөөтэй нэг өрөөнд нь өвчтөн гэвтүүлдэг хоёр хоортой. Тэгээд төрхийн нэг өрөөтэй ерөөсөө нэг ийм хин жижигхэн байшинтай байсан. Тэгээд юу яалаа. Сум дундын эмнэлэг болгохын тулд байшин барилгах шаардлагатай гэж шаардлага тавиад 4 айлын орон сууц манайд сум дундын эмнэлгийн барилга болгож хэрэглэгээд аймгийн захиргаанаас 4 айлын сууцны барилгын материал авчираад өгсөн. Тэгээд надыг за чи яг эмнэлэг болгоод энийг өөрчлөөд байр гээд. Тэгээ би 4 айлын сууцыг 8 өрөө бүхий эмнэлэг болгоод. Манайх 4 эмчтэй. Тэгээд 2-2-оор нь хариуцуулаад тэгээ сум дундын эмнэлэг анх удаа байгуулад. Тэгээ би тэнд ердөө 1 жил болсны дараагаар шууд надыг мэсэл гэмтлийн курст явуулаад. Эмчийн курст явуулаад 5 сар курс хийж ирээд. Тэгээд би тэнд тэр сум дундын эмнэлэг байгуулсан тэр жижигхэн байшин маань багтаад дахиж өсөлт гаргаад. Дахиж өсөлт гаргасан чинь тэр үед нэг юуны нэг малын үржлийн зохион бүлээн хэлтүүлгийн станц гээд
үржил зохиомжтой хэлтүүлгийн станц гэдэг нэг том барилгатай, олон барилгатай нэг тийм газар ашиглахгүй болсон байсан. Тэгээд тэрний бухны байр гэтэл зөндөө том. Тэгээд тэр бухны байрыг цэвэрлээд тэгээд яг эмнэлгийн зориултаар өөрөө дасгалгаа хийгээд тэн 100,000 төгрөгийн төсөө өгчээсэн. Тэгээд тэрэнд нь багтаагаад хагалгааны өмнөх өрөө, дараах өрөөтэй тэгээд дотор хүүхдийн юунуудтай болгоод төрөх юугаан тусад нь гаргаад ингэж би 2 дахь удаага Сундан дэмдгийг барилгатай болгоод тэгээд тэнд хагалгаа хийгээд тэр чин 65 оны үед чинь бол ер нь 65 70 оны үед чинь аймгийн төвдөл хагалгаа хийдэг байсан, хужиртад хийдэг байсан, өөр газар хагалгаа хийхгүй. Тэгээд хөдөөнийхэн бол хагалгаа хийгээд хүнийг эмчилдэг гэдгийг чинь бараг мэдэхгүй байсан. Тэгээ би тэнд хагалгаа хийгээд жигтэйхэн хүндч бас л орчичил байлаа. Баахан олгоон хагалгаанд ч орлоо, төгжрлийн хагалгаанд ч орлоо. Тэгээд их олон янзын хагалгаа хийгээд ер нь аваад болох шиг болов. Тэгж байсан чинь миний бөөр муудаад би бөөрний суйлд яваад тэгээд ер нь аймаг надыг ерөөсөн эрүүл мэндийн газар байцаагчаар авцсан. Тэгээд эрүүл мэндийн газар 2 жил байцаагч хийж байгаад тэгээд би өөрийнхөө өсөлтөд бүсийн онцлогийн төвд мэслэн эмч болоод. Тэгээд мэслэн эмч тэгэхэд ерөөсөн мэслэн эмч ерөөсөө л ганцхан байсан. Би ч өөрөө өвчтнөө эмчилнэ. Тэгээд юугаа яана. Амбулаторийнхаа үйлчлэгийг давхар хийн. Тэгээд жигтэй хийх ачаалттай байсан. Тэгжсэн ч ашгүй нэг эмч нэмж ажилуулад. Тэгээд нэг нь больница хариуцаад нөгөөх нь юугаа амбулатороо хариуцаад ингэж ажилдаг болсон. Тэгээд арай дээр усан тэгчээхтэн би бол хагалгаа хөдөө их сайн хийж байгаа. Би аймгийн төвд одоо мэслэн эмч байхад бол ер нь нэг бүрэн боломжтой гэж бодож ирсэн. Тэгсэн чинь том хагалгаа нууд хийх шаардлага гарч ирээд өөрөө. Тэгээ би 76 онд дахиж мэрэгжлийн эслүүлэх курст яваад. Тэгээд одоо ер нь хэвлийн хагалгаануудыг бол ер нь хийдэг болсон. Тийм. Тэгээд 84 онд Оросд 4 сарын курст яваад. Тэгээд бас нэлээд олон хагалгаа харж, олон хагалгаанд оролцож нэлээд одоо боломжтой болж ирсэн. Ингэж байхдаа дасгын эрхлэгч болоод сүүлдэн юу болоод эмчилгээ эрхэлсэн орлогч болоод дээр нь миний ажлыг хөнгөлж байгаа нэгээд хавдрын эмчийн курст бас яваад. Тэгээ би хавдар судлалын эмч болоод тэгээд тэр чинь хавдрын хагалгаануудыг өөрөө бас хийдэг болоод нэлээд хүнд хагалгаанууд хийгээд би тэр тухайгаан биений дараагаар ярьж таарах байх гэж бодож байна. За одоо Нарваха та ч одоо ингээд эрүүл мэндийн салбарт ер нь хичнээн жил ажиллаж байна. Би эрүүл мэндийн салбарт одоо хүртэл 60 жил ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл эмч болоод 60 жил. 60 жил болжээ гэж. 38 жилийн эмнэлгийн улсын эмнэлэгт ажиллаад. За. Үлдсэн хугацаанд нь хувийн эмнэлэгт тэгээд одоо бол би өдөрт нэгээс 5 хүнд утсаар зөвлөгөө өгдөг. За. Тэгээд бас гэрээр нэмчилнэ. Тэгээд энийг юм бол би одоо хүртэл эмчийн ажил хийж байгаа гэж ингэж боддог. Эрүүл мэндийн салбартаа хүчин зүтгэж байгаа гэж тийм ээ. Тийм. Энэ жил манай 2025 Алтан агнуур 60 гэдэг уулзалт хийн. Тий, өөрөөр хэлбэл төгсөөд 60 жил 10 жил тутам тэмдэглэдэг. Ойгон тэмдэглэдэг. Тэгэхээр биднүүд бол 6 дахь удаагаан тэмдэглэж байгаа гэсэн үг үндсэндээ бол. Тийм. 60 жил болж байгаа юм. Тэгээ 60 жилийнхэн ойг энэ 5 сарын сүүлчээр ангаа ухааны их сургууль зохион байгуулаад. Тэгээд хийлэгдэх. За тий. За одоо ингээд
60 жил та эмцгээд эрүүл мэндийн салбарт ингээд сайхан ажиллажээ. Тийм ээ. Тэгээд ингээд эндээс ингээд харахад ер нь эмч хүн яг ямар хүн ер нь эмч болдгийм байна. Ямар хүн ер нь эмч болох одоо ийм хувь тавилантай байдгийм байна. Энэ дээр одоо таны бодол ямар вэ? За. Тэгэхээр ямар хүүхэд, ямар сурагч, ямар охид хөвгүүд одоо эмч болвол ямар одоо юу байдсан бэ? Үүрэг байдсан бэ гэхлээр нэгдүгээрт ээлдэг энэрэнгүй сэтгэлтэй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, ээлдэг зөөлөн шударга зан харьцаатай нэгдүгээрт. Хоёрдугаарт эмч болохыг туйлын их хүссэн ийм хүсэлтэй. Гуравдугаарт 12 жилийн сургуулийг онцгой төгссөн хүүхэд ангаахад суралцвал сайн эмч болно. Тийм. Эмч болсон хойноо бас 5 болзол байна. За. Тийм. Нэгдүгээрт хамгийн энэрэнгүй өрөвч зөөлөн сэтгэлээр өвчтөн үйлчлүүлэгчтэйгээ харьцдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт эмч хүн өдөр болгон өөрийн мэдлэг, мэрэгшил ур чадвараа дээшлүүлж явах хэрэгтэй. Хэрвээ ингэж өдөр болгон мэрэгшил ур чадвараа дээшлүүлэхгүй бол одоо орчин үеийн нийгмийн хөгжлийн анагаах ухааны хөгжил бас гоцорчно. Тийм учраас энэ бол заавал хийгдэж байх хэрэгтэй. За 3 дугаарт өвчтөн үйлчлүүлэгчтэйгээ хамгийн одоо ойр дотн ээлдэг сайхан харьцаатай байх ёстой. Энэ дээр алдаад байгаа юм. За ер нь за 4 дугаарт нь эмч хүн эмчилгээний их олон аргатай байх ёстой. Эмчилгээний арга олон байх тусмаа өвчтнийг эрүүлжүүлэх ур чадвар, мэрэгшил ур чадвар нь дээшлэнэ. Эмчилгээний арга олон байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо биднүүд бол эм уулгаж байна, тариа хийлгэж байна, пицэг эмчилгээ хийлгэж байна, за биеийн тамир хийлгэж байна. За ер нь ингэсгээд таарч байгаа. За үүнээс гадна хоолоор эмчилнэ, хөдөлгөөнөөр эмчилнэ. Одоо нэг муу хэлээд байдаг сүлжээ нэмээр бас эмчилнэ. За тэгээд олон ер нь бол итгэл үнэмшил суулгана. Ерөөсөн. Энэ эмч хүн бас хийж байгаа эмчилгээнийхэн тухай өвчтөндөө сайн ойлгуулна. Энэ ийм үйлчилгээт юм. Энийг хийсний дараагаар ийм болно гэж ингэдэг. Жишээлбэл би нэг өвчтөнд тэгжээсэ 3-5 хоногийн дотор чамд байгаа бүх зовоорыг арилгана гэдэг. Тэр чинь юу тамир тэнхээ байхгүй, нойр байхгүй, хоол байхгүй, явж чадахгүй, өвдөлт ихтэй байсан байхгүй. Энэ зовоорыг чинь би 3-5 хоногт зүгээр болгоно. Тэний дараагаар чиний дараагийн 7 хоногт бол чиний өвчний хордлогыг чинь байхгүй болгож өгнө. Тэнээс хойш одоо 3 сар тэгээд жилийн дотор чамайг бүрэн эрүүлж болно гэдэг. Тэгсэн яасан гэхдээ зэрэг нөгөө өвчтөн чинь яг миний хэлснээр 3 хоноод би одоо өөрөө хүнээр төшөөлөхгүй өөрөө явж бисчдэг боллоо. Хоолндоо арай дээр болж байна. Нойрондоо гайгүй болж байна. Тамир тэнхээ засарч байна гэж ингэж хэлж байгаа байхгүй. Тэр чинь яаж яах вэ гэхээр ийм хугацаа өгчгтэн зэрэг тархинд код суугдчихж байгаа. За нуруу амч ингэж хэлсэн. За 1 хончлоо, 2 хончлоо, 3 хончлоо. За одоо нөгөөх нь яг одоо гайгүй болно гэж ингэж бодож байгаа. Тэгээд тэр нь яг үнэмшилтэйгээр үнэн бас хэлсэн байвал яг энэгээр нь явчихна.
Яг энэгээр явал 3 хоногт нь зовоорууд нь арилал дараагийн 7 хоногт нь бол тамирданкаа сайжраал бараг өвчин зовооргүй маягтай болчихж байгаа. Тэгээд дараа нь өвчнийх нь эсрэг эмчилгээ хийд. Тэгэхээр бол энэ эмч хүн бол өвчтөнд үнэн үг хэлэх хэрэгтэй. Худлаа үг хэлвэл бас их аюултай. За би дараагийнхаа ярилцлаганд бас яана би бас алдаж байсан. Маш хүнд хагдгаа хийчихэд тэр хүн бол 2-7 хоног 3-7 хоног болоод л нас барахаа тийм хүн байсан. Тэгээд би тэрэнд 10 жилийн нас өглөө шүү. Гэхдээ би баярлаад хагалгаа их амжилттай болоод 10 жил амьдрнэ гэж одоо 10 жил нас өглөө шүү гэсэн. Өвчтний нөхөр ч өвчтний хүүхдүүд ч бүр бөөн баяр. Одоо 2-3-7 хоноод нас барах гэж байгаа нь бол тэдэнд тодорхой байсан. Ягаад гэвэл шээсээр үргэлж цус алдаад байсан. Тэгээд тэр цус алдалт бол юунд ерөөсөн тогтохгүй. Эм таринд ерөөсөн тогтохгүй байсан. Тэгэхдээ хагалгаа хийгэж аваад эдгэрчлээ 10 жилийн нас өгчлөө гэсэн чинь нэг мэдхэд нөгөөд чинь 10 жил нь болцсон. 9 жил болчоод өөр хавдар харагдсан. Тэгэхээр тэр хугацаа бол тэгж хэлж болохгүй. Тийм учраас байсан. Арай дэлгэрүүлж ярина би. Одоо хоёулаа ингээд таны номын тухай бас ярилцаад ер нь яг ямар номууд бичүү яг ямар юутай вэ тэрийгээ та нэг жоохон дэлгэрүүлээд ярил нар баха. Би эмч болоод ер нь бол сайн эмч болохыг л би ерөөсөн маш их хүсдэг байсан. Би анагаахын их сургуулийг төгсчөөд тэгээд диплом авчаад аав ээж хоёр дороо би одоо эмч болчлоо гэд аав ээж хоёр дороо очив. Тэгээ аав ээж хоёр маань эмч болсон. Миний хүү эмч боллоо. Одоо Жамберлийн ах шиг сайн эмч болно шүү. Сайн үзэж сайн эмчилдэг л эмч болоорой гэд манай аав бас гайгүй сайн лам байсан юм. Дээр цагтаа бол. Тэгээ сайн үздэг, сайн эмчилдэг эмч болоорой гэж над загсан. Тэрийг бол би тухайн үедээ сайн эмчил болоорой л гэж л ойлгосон. Тэгэхээр сайн үздэг, сайн эмчилдэг эмч гэдэг маань бол өөр утгатай. Тэгээд би тэрийг биелүүлэх гэж одоо эмчээр ажилласан бүх жилүүдэд мэрийж ажиллаж жинхэнэ эмч хүний ёсоор одоо ажилласан юм байна. Тэгээ би ард түмэндээ хэрэгтэй 3 ном бичнэ гэж ингэж зорилго тавьсан. Тэгээд нэг дэх ном одоо энэ байгаа юм. За одоо ингээд архинаас гарахад амархан хэцүү боломж дүүрэн гэдэг нэртэй тийм ээ. За энийг яагаад ангисан гэхлээр би архинаас болоод элэгний хавдар үүсэж байгаа олон хүн эмчилсэн. Эмчлээд хэвлий дүүрэн хавдартай байхад нь би эмчлээд хавдаргүй болгочихж байгаа. Тэгээд хавдаргүй болсон хойноо 1-2 жил 3 жил болоод эргээ дахиад архиа уучаад дахиж нөгөө өвчин үүсээд тэгээд эргээд нас урчаад байсан. Тэгтээ зөв ерөөсөн хүнийг архинаас гаргах арга зүйг зааж өгье гэд би 10 жил материал цуглуулж хагаад энэ номыг бичсэн юм. Нэг дэх ном. За нэг дэх ном энэ ном. Тэгээ энийг хэрвээ хүмүүс энэ номонд бичигдсэн тэр зөвлөгөөгөөр ажиллах юм бол архинаас гарахад амархан гэдэг нь ерөөсөө арх гэдэг чинь их аюултай юм байна гэдгийг ойлгочоод ерөөсөө би архинаас гарыг эмчийн зөвлөснөөр гарыг хичвэл тэгэл гарчиж байгаа. Өөр ямар нэг асуудал байхгүй. Одоо тусгай эми уухын чирэг байхгүй. Тэрийг бол архинаас гарахад амархан гэж байгаа. Гэвч гэцүү тэрний үхтэн зэрэг тэгэж амлаад гарч чадахгүй хүн олон байна. Тэгэхээр тэгвэл одоо эн чинь тэгвэл гарч чадахгүй юм уу гэтэл үгүй. Бас гарч болно. Тэрэнд бол бүрэн боломж бий. Эмчүүн хоол ундаж өгнө.
нууц арч одоо архинаас гаргадаг юм өгч болно, илэрхийч архинаас гаргадаг юм өгч болно, архин дурлуулдгүй хоолыг ч бас өгч болно. Тийм учиртай учраас би энэ номыг бичсэн байна. Боломж дүүрэн гэдэг юм аа. Тийм боломж дүүрэн гэдэг нь өөр архинаас гаргадаг олон арга бай. Тий. Тэр бүхнийг тэднүүдийг энэ дээр бичсэн яриул их юм бэ. Тий. За дараагийн ном нь. Хоёр дахь ном нь энэ амнаас эрүүл мэндийн төлөө зүтгэл, амжилт, сургамж гэсэн. За тийм. За энэ дээр бол ер нь бол амнаас эрүүл мэндийн төлөө л эмч ажиллаж байгаа юм. Амийг аврах, эрүүлжүүлэхийн төлөө эмч маш өндөр мэдлэгтэй, мэрэгшилтэй, ур чадвартай байх хэрэгтэй. Тэгж байжээж амийг авардаг. Тэгж тийм болцлыг хангаж хүний ам аварсан тухайгаан энэ хоёр дахь номон дорн бичсэн. Түүнээс гадна энэ номон дорн нөгөө эмч болох хүүхэд ямар 3 болцол хангах вэ? Эмч болсны дараа ямар 5 болцлыг эмч биелүүлж байвал сайн эмч байх вэ гэдгийг бас бичсэн. Түүнээс гадна сайн эмчтэй байх боломж, сайн эмнэлэгтэй байх боломжийг бас бичсэн байна. Тийм учраас бас би нийгэмдээ эрүүл мэндийн одоо яамндан бас санд болгосон асуудлууд гэж тэрнийг юм би үзтiin. Тэгээд олон тийм хүнд хагалгаанууд өхлийн өмнөхөн үе шатанд нь эмчлээд эдгэрүүлж болдог юм байна гэдгийг бас би өөрийнхөө эмчилгээгээр нотолсон. Тэрнийг одоо эмчнэр маань эцсийн үе шатанд нь хүртэл эмчилж байх хэрэгтэй. Тэгвэл хүний ам аварч болдог юм байна гэдгийг энэ хоёр дахь номонд оруулсан. За гурав дахь ном нь бол одоо бичиж байгаа. За. Тийм одоо энэ ном бол би бол ерөөсөө эрүүл байх 4 үндсэн нөхцөл байдгийг. За. Нэгдүгээрт зөв хооллох хэрэгтэй. Зөв хооллолтоор бол Эрдэнэтэд бичгтээ 80% нь түүнээс дээш хувь нь зөв хооллол эрүүл байлгана болно гэдэг. Хоёрдугаарт зөв зохистой хөдөлгөөн дасгал байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо дандаа алхаад байдаг, дандаа гүүгөөд байдаг хүмүүс эрүүл байна. Жишээлбэл арднаага одоо 90 гарцсан мөртлөнгөн дэлхийн гүйлтийн тэмцээнд 6 үзүүлэлтээр уралдаан хийхэд 6 алтан медаль авсан. 90 гарцсан үед шүү дээ. Тэгэхээр бол энэ хөдөлгөөн гэдэг тийм гайхамшигтай эд байдсан юм а гэдгийг бас энэ номондоо бичсэн байна. За энэ миний дараагийн ярилцлаганд тэр хөдөлгөөн ямар хэрэгтэй юм бэ гэдгийг бас энд оруулсан юм би. Тэгээд хоёр дахь нь хөдөлгөөн. Гурав дахь нь амар амгалан амьдрал байна. Тайван тий. Өөрөөр хэлбэл эхнэр нөхөр хоёр эв найртай байна. Энэ хүн чинь албан газартайгаа хамт ажилладаг хүмүүстэйгэн огт зөрөлдөхгүй байна. Муудалцахгүй байна. Нийгэмд бас янз бүрийн муу үйл явдал хийхгүй байна. Тэгвэл нэг амар амгалан аж төрөх боломж гарч байгаа. Энэ амар амгалан байх нь ерөөсөө эрүүл байх нэг гол үндсэн үзүүлэлт нь. Тийм 4 үзүүлэлтийн нэг нь. За тэгээд 4 дахь үзүүлэлт нь юу байх вэ гэхээр эрүүл мэндийн мэдлэг байгаа. Эрүүл мэндийн мэдлэг гэхлээр манайхан хольж утгаад байдгийг. Эрүүл мэндийн боловсролгүй учраас энэ ард түмэн ард иргэд ерөөсөн өвчнөө хүндрүүлээд байна гэдэг. Боловсрол гэдэг чинь юу юм бэ гэхлээр боловсрол гэдэг бол ямар нэгэн сургалт, курс дамжаагаар олж авдаг мэрэгжил. Тэгээд тэр чи яг хөглөө тусгай програмтай, тусгай төлөвлөгөөтэй тэгээд заадаг багштай. Ийм сургуулаар суралцж олж байгаа мэдлэгийг боловсрол гэж байгаа. Тэгвэл миний хэлж байгаа эрүүл мэндийн мэдлэг гэдэг бол эрүүл мэндэд хэрэгтэй юм болгоныг мэддэг байх хэрэгтэй. Тий. Тэгвэл
тэр хүн эрүүл байна. Жишээлбэл одоо би хэллээ. Одоо зөв хоол бол эрүүл байна гэж. Тэгэхээр ямар хоол идэхлээр эрүүл байдгийг, ямар жимс ногоо идэхлээр эрүүл байдгийг, ямар самар идэхлээр эрүүл байдгийг, ямар хоол идэхлээр эрүүл байдгийг, яаж чамдгийн, яаж иддгийн гэдгийг бол би энэ номонд оруулсан. Тэгэхээр чи одоо манай ангаахын хэлэнд шүү дээ. Ийм нэр томьёо шинээр гарч ирсэн. Хит боловсруулсан хоол гэдэг. За тийм. Тэр нь яаж яа нөгөхтэн зэрэг хүмүүс хоолон чанахтаа пелетгэн дээр нөгөө 100хан дээр хамгийн гүчтэй дээр нь тавьчаад тагыг авчаад тэгээд нөгөө хоол чанж байгаа эзэгтэй чинь гадуур явж гэр дотор өөр бусад ажил хийж жагаад нөгөө хоолон одоо болсон байх гэхдээ зэрэг очиод нөгөө хоолон пелетгэн салгаад галаан салгаад тэгээд хоол идэж байгаа. Тэр нь бол өчнөө буцлаад тэр буцалсны хэрээр яах вэ? Амин дэмүүд нь эрдэс бодисууд нь задарчиж байгаа. Тэгээд нөгөө ашигтай бодис байхгүй. Тийм одоо хэрэггүй шахуу хоол идэж байгаа байхгүй. Тийм учраас хоолыг бол зөөлөн галаар чанж боловсруулах хэрэгтэй. Манай ард түмэн яагаад энэ дээр үед одоо ингэж өвчин хүрдгүү байсан юм бэ гэвэл аргалын гал дээр хоолон чана. Аргалын гал бол даргилтал буцалгаад давтал одоо буцалгадаг тийм хоол хийдгүү байсан. Тагаан тавьчаад хаяа нэг онгойлгож харчаад нэг гутгачаад ингэж хоолоо хийдэг байсан. Тэгээ тэр нь бол хоолоо одоо муудахгүй тийм арга ухааныг манай ард түмэн аль хэдийн мэдсэн байсан баг. Тэгээд ямар хоол идэх ёстой гэдгийг мэдсэн. Зун болохтоо зэр цүү цагаадэл хэрэглэнэ. Мах ерөөсөө хэрэглэхгүй. Миний багт бол ерөөсөн тийм байсан. Ерөөсөн тужил одоо сүү тарга унда аруул ээзги айраг эмэл юм идэж явна. Тэгэл намар орой болохтоо зэрэгэл хоол идэнэ. Тэр хоолндоо манай ард түмэн чи яадаг өгтөн зэрэг аарц хийн, аруула хийн, ээзгийгээ хийн, бясалгаа хийн. Тэгээд идээд. Тэгээд манай ард түмэн чинь хамгийн ухаалаг, хамгийн güçтэй, хамгийн эрүүл чирэг байсан. Дайн тулданд ороход бол хамгийн чадaltaй, хамгийн ухаалаг сэтгэх чадвар нь гайхамшигтай байсан. Энэ бол зөв хоолтын ач тус байгаа. Би энэ тухай ч гэсэн бас юм ярина. Тэгэхээр одооны миний бичиж байгаа ном бол ийм мэдлэг олгоно. Зөв хоолтын мэдлэг, зөв зохистой нөгөө хөдөлгөөн дасгалын ач холбогдол, аятайхан сайхан амар амгалан амьдрах тэр мэдлэг ямар мэдлэг олж авах уу гэдэг ингээл. Тэгээд одоо энэ дэр жишээлбэл одоо урчин сэргийлэх вакцин гэж ихэнх хүмүүс нь бол вакциныг энэ их сайн гэж ойлгож байгаа боловч цөөн гэсэг хүмүүс вакциныг ойлгохгүй хүүхэд өвдөх чинь гэдэг ингээд тарилга хийлгэлгүй очиад өнгөрөөждөг. Тэр нь очиж халдварт өвчин тусахлаар үүсээд нөгөө хүнд өвчнөр өвддөг, айгуул нас бардаг. Тэгэхээр энэ урчин сэргийлэх тарилга гэдэг нь ямар учиртай юм бэ? Ямар ач тустай юм бэ гэдгийг би оруулж байгаа юм. За урчин сэргийлэх үзлэг гэдэг их чухал юм байна. Одоо жишээлбэл эрт илрүүлгийн үзлэг гэдэг байгаа юм. Энэ эрт илрүүлгийн үзлэг чинь шаардлагатай бол хамгийн өндөр үнэтэй тоног төхөөрөмжээр шинжилгээ хийхэд үнэгүй хийж өгч байгаа байхгүй. Тэр насанд нь тохирсон өвчнийг илрүүлэх шинжилгээнүүдийг бүгдийг хийж өгч байгаа. Тэгэхээр бол энэ нэг урчин сэргийлэх үзлэгийн хамгийн их чухал ач холбогдол энэ байгаа байхгүй юу? Хэрвээ энэнд одоо бүрэн үзүүлэл байх юм бол өвчнөө хүндрээгүй үе шатанд нь илрүүлээд эмчилгээ хийх боломж байгаа юм. Тэгтэн зэрэг урчин сэргийлэх үзлэг гэдэг чинь ийм хувийн ариун цэвэр гэдэг чинь бас хэрэгтэй, нийгмийн ариун цэвэр гэдэг чинь бас хэрэгтэй. Тэгээд одоо эрүүл мэндэд л тустай ямар л юм байна тэрийг мэдж яхахыг мэдлэг гэж байгаа. Тэрийг заавал курс сургуулаар сурахгүй. Тийм боломж байхгүй. Одоо энэ 3 сая хүний чинь курсээр эрүүл мэндийн мэдлэг эзэмшүүлнэ гэж бол байхгүй. Нэм ном гарчхад энэ номыг уншаал тэр номон дээр нэг жишээлбэл би одоо хотод өвддөг байлаа гэхэд
тэр ходоодны өвчний тухай тэн дээрээс уншиж чинь. Тэн дээр ходоодны өвчний үе шатууд нь байна. Хүндрэл нь байна. Тэгэхээр өөрийнх нь өвчин аль үе шатанд нь байгаа гэдгийг мэдчихэв. Тэр үедээ ямар эмнэлгийн тусламж авах ёстой вэ гэдгийг заачиж байгаа. Тэгтээ зэрэг тэр энэ ном бол айл болгоны хүн болгонд хэрэгтэй ийм ном болох юм байна. Тэгэхээр миний зорьсон эмч болоод зорьсон зорилгын 3 дахь ном нь энэ ном байх юм байна. За түрүү Норваха бид хэд хоёлаа ингээ ярьж байхад та эмчилгээний 13 арга гэж дурдж ярьсан тийм ээ. За энэ эмчилгээний 13 арга гэдгээ жоохон дэлгэрүүлээд яриул тийм ээ. За тэгье. За эмчилгээний 13 арга гэхлээр бол за бид яаж байгаа эм өгч байна. Тариа хийж байна. Мэс ажилбараар мэцаслаар эмчилж байна. Пицэг эмчилгээгээр эмчилж байна. За захилгаанаар за янз бүрийн хөдөлгөөний үйлчилгээтэй юмар чулуу молуугаар ингээд ерөөсөө нэг энэ 4-5 юмны дотор л эмчилгээ хийгээд байгаа юм. Эднүүд нь бол эдэнд төгс эмчлэгдэг өвчинч байна. Төгс эмчлэгдэхгүй ч өвчин байна. Тэгэхээр олон аргатай байж өвчтнөө эмчлэх боломж гарч байгаа. Бүр эцсийн үе шатанд орсон хойно нь өвчтнөө бас эмчилж эдгэрүүлж болно. За би тэднүүдээс би довчхон хэлээти. За тэгээ. За. Төрөтав гэд. За эмээр тариагаар за энэ тангаар бас. За тэгээд мэс засал мэс ажилбараар физик эмчилгээгээр тэгээ биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр тэгээ манай ард түмэн ч одоо ингээл өглөө босоод сун ядаг байсан шүү дээ. Тийм. Тэр чинь бол нэг дасгал хөдөлгөөн хийж байгаа юм шүү дээ бол. Тэрнийг бол олон удаа хийдэг байхгүй. Тэр манай ард түмэн аль хэдийн энэ хөдөлгөөн гэдэг чинь их хэрэгтэй юм байна гэдгийг мэддэг байсан байгаа юм. Явган их сан гэдэг явган хоноо хариулдаг байсан. Хургаан хариулдаг, буруулдаг байсан. За тэгээд хамгийн гол нэг эмчилгээний нэг арга нь бол өвчтнийхэн сэтгэлийг эзэмших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эмчид итгүүлэх хэрэгтэй. Эмчид итгүүлэхийн тулд эмч өвчтөнд үнэн сэтгэлээс хандаж эмчилгээнийхэн арга тактикийг хэлж өгнө, тайлбарлаж өгнө. Тэгэхдээ зэрэг өвчтөн эмчид үгүй нэр эн чинь миний хийлгсэн эмчилгээнүүдээс шал өөр юм байна гэж ойлгоод тэгээд энэ чинь ёстой хэрэгтэй юм байна гэж ингэж ойлгодог байхгүй юу. Жишээлбэл би 76 настай элэгний хавдартай өвчтөй ирсэн. Тэр нь би сарлагын элэг идээрээ гэсэн. За. Тэгсэн тэгтээ уул нь би тэр хүнийг өөр одоо мэслийн эмчилгээ хийлэгдэх газар би таныг нэг явуулаа тий. Тэгвэл бас улам сайжрах байх шүү гэсэн. Тэгсэн чинь өгөө хүмүүн би тэг хот явж үзүүлэхтэйгээ мантай. Энэ аймгийн төв дээр чамайг ирээд 3-4 цаг боллоо. Данзангийн хүү сайн эмч болсон гинэ гэж дуулаад чам руу зүтгэсэн юм аа. Тэгээ одоо чи надыг гөвтүүлээд ийм сайхан болгочлоо. Одоо хөдөө хэрэгтэй юм байвал тэрнийг надад заагаад өгч гэсэн. Тэгээд тэр цаг үе нь бол 11 сарын сүүлч байсан. За. Тэгээд би тэр чин архинаас болж өвчлсөн хүнд элэг их сайн гээд сарлага элэг сайн гээд ардын уламжлалт эмчилгээнд бичсэн байхгүй юу? Бүр одоо тодотгоод сарлаг гээд. Тийм. Тэгээ бүр сарлагын элэг гээд. Тэгээ би нөгөө хүнд чинь сарлагын элэг идээрээ гэсэн. Тэгсэн чинь сарлагын элэг идсэн байгаа юм. Тэгээд тэрэндээ би итгээгүй л дээ эхлээд. Ер нь бол элэгэнд сайн гэдэг юм. Ерөөсөн сарлагын элэг, үхрийн элэг, хоны маань элэг сайн гэж би ардын эмчилгээний номон дээрээс уншсан. Тэрийг эргэлвэл бас жаахан удаашрч магадгүй гэж бодсон. Тэгсэн чинь 6 сарын дараагаар
хүүхэд нь хөрөөж ирлээ. За одоо нөгөөдөг чинь ч өстой болохон болцсон байх таа гэж бодсон чинь хүүхэд нь нэг уйгшуу машуутай байхгүй. Тэгээд би тойроо замаар за танаахан сайн уу гэдэл ингээд асуулаа. Сайн гин. За чи тэгээд юу гэж юу гэсэн чинь үгүй авыг нэг үзүүлмээр байх юм гин. Тэгэхээр л бодчихлоо. Нэг үзүүлмээр байна гэхлээр л болгон болчдаг л үе шатанд нь үзүүлдэг. За энэ ч одоо тэгвэл болгон болчихтой гэж бодсон. Үгүй тэгээд яагаад байгаа юм гэсэн чинь үгүй нэг л хачин. Гин. Тэгэхээр бүр л одоо юугаа санагдаад авчих. Яадаг лээ. Тэгээ. За яагаад тэр үед манай нутгийн хүн л дээ болно. Тэгээ би нэг сайн мэдээд байна. Яагаад байна гэсэн чи үгүй ажил хийх гээд болохгүй. Тэгэхээр за тэгээ би аймгийн төв 100 гаруй км зайтай. Тэгээд за би нэг дуудлагын далмаар л очиж үзье. Тийм гайгүй байгаа юм бол дуудлага өгч болохгүй гэж хэлээд. Тэгээд яасан 2 сарын дараа Баталзуу явах дуудлага гараад. Тэднийг яг замын хажууд 4 км зайтай газар байд. Тэгээд яваад төрөд очисон чи нөгөө үгэн чин зүр Улаанбаатарсан амт чихтэйхэн сайхан. Одоо царай зүстэй. Өөр достаацсан гацарын достаацсан. Хөлн хөнгөн 76 77 шахуу болчихж байгаа байхгүй юу? Байж үгүй чи одоо та одоо зүгээр өгсөн чинь зүгээр. Үгүй тэг юу хэрглэж өгсөн чинь нөгөө чиний идэгсэн сарлага илгэлээ гэж тэгсэн хүүхдүүд нь наада аавчин нэг дунд шаазангаар овоолон элэг нэг удаа идтий. Тэн дээрээс огтлж аваад тэгэл шүүсийн савируулаад эрүүнийхээ хажуугаар савируулаад идчихтий. Тэгсэн чинь нэг сар болоод тамир танкэн бүр мэдэгдэм гайгүй болоод ирсэн. 2 дахь сар дараа хоолн дуртай болоод хоолны шингэцэн сайжраал. 3 дахь сар дараа нөгөө элэг мэлэг нь агшаал байгаад байсан. Тэгээд 4-5 сарын дараа үзсэн чи элэг нь зүцгээр болсон. Тэгээд ерөөсөн малд явах гээд болдгоо. Ийм л болцсон гэж байна. Тэгээд үдсэн чи ерөөсөн нөгөө хавдар ерөөсөн сурга байдгүй. Чихтэйхэн сайхан байж байна. Баярлалаа. За та одоо ёстой сайн байна. Архимэр хуугаагүй гэсэн чи тэр чинь мартцсан гээл тэгж. Ёстой сайн байна. За одоо миний заавар зөвлөгөөг биелүүлсэн их сайн байна гээл. Тэгээд яваад ирээд хэд хонжсэн чинь телевизээр ярьж байна. Монголын ангаа хон юг элэгний хавдрыг эмчилдэг арга нээчлээ. Тэгсэн чи юу гэсэн чинь сарлагын элэгнээс элэгний хавдрыг эмчилдэг тийм бодисыг гаргаж авсан гинэ. Тэгсэн чинь миний нөө сарлагын элэг өгсөн чинь бол яг зөв болсон байна. Тэгээд эдгэрүүлсэн байна. Тэгээд энэ бол ингээд зүгээр тэр хүнд бол би зүгээр л одоо сарлагын элэг л идүүлсэн. Тэгтээ болзол хэлсэн юм. Тарган малын залуу малын элэг идээрээ. Чадчих л байл хэд хамаагүй идээр гэсэн. Тэгээд ингээд яваад ирсэн. Ерөөсөн би сайхан болцсон гэд байжсэн чинь жилийн дараа дахиад хөрөөж ирдэг. Нөгөө хүн. За яасан гэсэн чинь гоо ягаачгүй аав чинь сайн уу гэсэн чи сайн. Гоо тэгээд аав өглөө болохоор л халамцсан усаад байх. Гэж. Гордороо нарих уус юм уу яасан гэсэн. Гүйг арих уугаагүй. Тэгээд яагаад тэгж ийн гэсэн чи. Намар ороо болж исэн юм л да. Өнөө хөдөөнийхэн чинь манай хангаахан чинь тэгдэг байхгүй. Бурхны авдар, орны толгойн авдар хоёрын хооронд охи архин савн тэгээд тавьчихдээ. Тэгсэн чинь тэрнээс туслан тарианы гуурс араар нь явуулаад орны дэрэн доогоор хийгээд тэгээд шөнө гөхөөл онжид өглөө усахтуу сахтуу. Тэгээд 2 жил хагас болсон.
эвэр ирэл байсан чинь 6 сарын дараа дахиад нөгөө хавдар нүүсээд. Тэгээд нөгөө дахиад элэг өгөх гэсэн чинь элгээ нэг шалтай идэлг байж байгаа. Тэгээд яваад гисэн. Тэгэхээр бол ерөөсөө энэ хоол хүнс гэдэг бол тийм гайхамшигт. Тийм. Эмчилгээний нэг арга. Энийг бол манай эмчнэр тэр үрийч нэг хэрэгэлдэг юм ерөөсөө. Би чинь нэг хавдар судлалын эмч болсон болохоор нөгөө өвчтнийг л ямар нэгэн аргаар л гайгүй болгох, эрүүлжүүлэх гэдэл олон арга зам хийдий. Өвчтнөөс сурсан нүүд их байгаа юм. Одоо энэ элэгний энэ ач тусыг бол би тэр өгнөөс сурчаад одоо тэрнээс хойш олон элэгний хавдартай хүнд өгсөн. Тэгээд эрүүлжтэй. Дэвчээргүй жил болоод уучна. Тий. Хамгийн сайн дэвчээртэй нь 18 жил болсон. За тэр юуны нойруулчийн хавдартай байсан. 18 жил дэсвэрлээд 19 дэх жил дээр арх уугаад хориглоод байхад дийлдэхгүй байж байгаа. Тэр яваад гисэн. Бас нэг нойруулчийн хавдартай 33 жил болсон. Тэр арх уугаагүй. 60 настай өвдөд. За тэрний тухай би арай дэлгэрэнгүй ярина. Бас хүмүүс хэрэгтэй. Тий. За одоо нөгөө хоёлаа түрүү ярьсан 13 арга мэх гэж эмчилгээний тийм ээ. Иннээс одоо бас орхигдсон өөр бас арга мэх чинь юу илээ норооха. За нэг өдөр би жижигэртэй байсан чинь доторын асарх суулгач хоёр надаар орж ирсэн. Эмчээ танд нэг хүн үзүүлье. Тэгээ ямар өвчтэй юм гэсэн чинь үгүй таны мэрэгжлийн биш ээ. Тэгээд өвчтөн танд үзүүлээгээд үргэлж шаарддаг. Тэгээ бүр сүүлдээ миний өхийг хүлээгээд байгаа мó та нар. Тэгвэл эмч дуудах юм болил л доо. Өхийг хүлээгээгүй бол эмчдэр одоо очиод хэлээдэх. Нороо эмч ирж үзэж өгнө надыг. Гэдэг байгаа. Тэгсэн чинь би хүрээд очсон. Хүрээд очсон чи нүүр нь одоо ингээд пимбисэн гэдэг хавантай. Амнаас нь шээс үнэртэй. Бүхий би энэ хавантай. Тэгээ нэ дээшээ хараад гэж байгаа. Гэвцсэн газар нь хавн ингээд доош ингээд унжицсан. Ингээ байж байна. Тэгээд шээс баг гардггүй. Өдөртөө нэг 100-аас 150 гаруй шээс бүрсэн мэдгээд хавангийн муужээж тэгжээж нэг жоохон шээс гардаг. Тийм хүн байж байна. Тэгээд би асуулаа. Гэхдээ чи яахлаар надад үзүүлээ гэдэг байгаа юм. Тэгсэн чинь нөгөө хуучин тэгж байна. Та миний өвчнөр өвдсөн юм лээ. Тэгээд өөрийгөө эмчлээд эрүүлж улсан гэсэн. Тэр эмчилгээг надад хийж өгөөч гэдэг байгаа. Тэгсэн тэр өвчин бол бөөрийн гломерулонефрит буюу бөөрийн эдийн паренхимын эдийн өвчин байгаа. Тэр 80 хэдэн оны үед тэр өвчин дуссан хүн үхдэг байсан. Ер нь 80 хэдэн оноос өмнөх үед бол эмчилгээгүй гэгддэг байсан. Тэгээд тэр харин гэгүнтхэн тэгж хэлдэг. Тэгтээ би бол тэргээр өвдөхдөө энэ шиг ингэж хүндрүүлнэ гэж байхгүй л дээ. Чи бол арай дэндүү хүндэрсэн байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр та надад эмчилгээ заагаал өг би тэрий чинь бүр алдахгүй хийнэ гэж. Тэгээ одоо тэрний чинь биш эмчилж байгаа юм чинь гавьяат эмч. Тэгээ дотрын зөвлөх эмч. Тэрний эмчилгээ нь одоо тэр гломерулонефритийг эмчилдэг хамгийн сайн эмчилгээнүүдийг хийцэн байна. Тэгэхээр би тэн дээр нэгдүгээрт эмчилгээ нэмэх эрх байхгүй. Үдсэн тухай үзлэг эмчийн зөвшөөрлгүйгээр хийх эрх байхгүй. Тэгтээ би өөрт нь л одоо зүгээр зөвлөгөө өгөхөөс л өөр аргагүй. Тэгээд тэр хүүхэд надад бол 100% итгэж байгаа. Нороо эмчд үзүүлвэл би эдгэрнэ. Нороо эмчд үзүүлэх гээд хэл очиход тэр надыг ирж үзнэ гэж ингэсэн. Тэгэхээр тэр хүүхдийн итгэлийг би даах хэрэгтэй байна. Тэр итгэлийн дааж би тэр хүүхдийг эдгэрүүлэх юм хэлж өгөх хэрэгтэй.
Тэгээ бодоод байсан. Ерөөсөө юм ордгүй. Энэ хүүхдийг яаж одоо ингэж эдгэрүүлэх үү гэж бодоод байсан, орж ирдэг. Би бол ер нь ингэд юм л да. Маш их ном уншдаг. Бөөр одоо эмээ өвөө нарын юу гэж эмчилгээний аргыг ч хүртэл уншаад би тэрийг бас тэмдэглэж авд юм л да. Тэгээ баахан сайн юмны тухай юм бичиж тэмдэглэж аваад тэгээ тэрийг эмчилгээндээ хэрэгэлдэг. Тэгээ тэн дотроос ингээд ирээд байсан чинь би бодоод суугаад идэг дэрэгдэн. Дотрын асар суулгач хоёр байсгийгээд орж ирнэ. Би цаг гарыг суудсан байна дэрэгдэн. Нөгөө л хүүхдэд л эмчилгээний арга олох гээл. Тэгэж байсан чинь дотрын асар суулгач хоёр орж ирээд за илүү л наад мууч одоо сар гарын шахуу гэтчихэж байгаа юм аа гэж. Тэгсэн чинь гэгүнт миний дотор орож ирэхгүй. Сар гарын шахуу гэтцээ. Одоо өндий чаддаг. Энэ ерөөсө хөдөлгөөний дутагдалд орчиж. Энэ хөдөлгөөл зааж өгье. Тэгээ ямар ч байсан нэг амын хаах юмтай л айл одоо гарыг. Тэгэхгүй бол энэ надад итгэж найдаж байгаа энэ хүүхдэд одоо ямар ч юм хэлж өгөлгүй гарчвал одоо их муу юм болно гэд. Тэгээ бодож байсан чинь би ямар хөдөлгөөн заах вэ гэд бодсон чинь одоо энэ чинь хөдөлж чаддаггүй, өндөй чаддаггүй. Тэгэхээр ерөөсөө хамгийн жижиг хөдөлгөөн хий гээл. За чи тэгээд за ингээд чи ингээ гэвч яхад хоёр гараа атга. Дараа нь хогоор нугал. Дараа нь толгоогоо дээш гараан дээш нь толгооны хажуугаар дээш нь болгох. Тэгээд гараа нь танилэг. Тэгээд эргээд гараа атга. Дараа нь хогоор нугал. Дараа нь доош нь тав. Дараа нь танилэг. Дараа нь гараа танилэг. За чи энэ дасгалыг 3 цагийн зайтай 3 хоногийн турш хий гэсэн. Тэгээд дараагийн дасгал болохтой зэрэг 2 хөлөө мөн яг энерхүү маягаар. Гэх мэтлэнгээр би ийм хөдөлгөөний дасгалууд 2 хөлөө хөдөлгөн дараа нь эвкэрч гэтэн 2 тийшээ эвкэрн дараа нь өндөө суун дараа нь орны хаажуу боцож зогсно гэдэг гэх мэтлэнгээр ийм хөдөлгөөнүүдийг зааж өглөө. Нөгөө хүүхд чинь л өстой заа л гэдэг. Тэгээд за чи тэгээд тогтоог өгсөн чинь тогтоос амархан байна штэ. Гараа улдаар хийгээд дараа нь хөлөө хийгээд дараа нь эвкэрээд дараа нь өндийгээд дараа нь босоо дараа нь алхаа дараа нь цонх хүртэл яваад тэгээд ингээд би нэг 10 гарын төрлийн дасгал зааж өгөөд тэгээд нэг бүрийн 3 удаа хийн. Эхний дасгалдаараа нэмж хийгээд 3 хоноод нэг дасгал хийн. 3 хоноод нэг дасгал нэмнэ. Тэгээ ингээд зааж өгсөн. Тэгээд би ч нөгөө тхигээ марчиж нөгөө хүүхд чинь за би эмчийн дасгалыг би хийнэ. Бүрэн хийнэ гэдэг тэгс. Тэгсэн нэг өдөр жижигөр сууж исэн мэслэхэн эмчнэр өрөөнд сууж исэн чинь архуу л гэж байна. Би нөө өчн төгчээл тэгээ ор л гэсэн. Өндийгээ харсан чинь нэг хөөрхөн залуу зогсож байна. Тэгсэн чинь за үзүүлэх гэж явна уу гэсэн чинь үгүй гэж байна. За чи тэгээд юу гэж явна гэсэн чинь та танихгүй байна уу? Үгүй танихгүй байна. Чи хэний хүүхдүүлээ гэсэн чинь. Үгүй ягаад дотрын дасах таныг дуудаж аваачаал үзүүлсэн штэ. Нөгөө гам болд чинь байна гэж яддаг байгаа. Тэр чинь бол ерөөсөн хавантай бөөрийн дутагдалд орцсон амнаас шээс үнэртгэлээр тэр бөөрийн бүр гүн дутагдалд орчиж байгаа. Тэгээд тэр чинь бол сайндал сар болох уугүй юу? Тэгээд нас урдаг хүчин л доо. Тийм болсон хүн чинь харин тийм гоё хөөрхөн банд болчоод ороод ирсэн. Тэгээд тэрний дараагаар чинь холын алхалт заалгаад дараа нь холын гүйлт заалгаад тэгээд тэрний дараа тойплон уух арга заалгаад тэгээд тэр эрүүлчихсэн ганц ч ширхэг эмээгөөг. Тэгээд хөдөлгөөн гэдэг бол тийм гайхамшигт зөвхөн гар тэр яаж миний заасан хөдөлгөөнийг за чи бүр яг баримтлан шүү гэж хэлсэн. Баримтлана гэсэн чинь
Миний заасан хугацаанд хамаагүй богино хугацаанд нөгөөд чинь яваад ороод ирж байгаа байхгүй. Гэхдээ чи тэгээд яаж хийсэн гэсэн чинь 3 цаг гэсний чинь 2 цагийн зайтай хийгээд 3 хоног гэсний чинь 2 хоногийн зайтай хийсэн. Тэгээ сайжраад байсан. Тэгээд л ерөөсөө нэг 5 хоноо л ерөөсөө шээсний гаралт нэмэгдээл нэг 10-аад хоноо л шээс бүр овоо гараал тэгээд хоолн дуртай болоод уух юмаа уудаг болоод тэгээд ингээл хоногоос хоногтол сайжирсаар байж байгаа л ингээд би сайхан эрүүл болчлаа танд ёстой их баярлалаа гэж орж ирсэн. Гэхдээ хөдөлгөөн гэдэг бол тийм гайхамшигт. За дараагийн бас нэг юм байгаа маа. За. Дараагийнх нь юу вэ наруулаа? За дараа нь за нэг 40 настай эмэгтэй бөөрийн цус алдалтаар одоо нас барах гээд. Би англаад бөөрийн хавдар байна гэж онцлоод хавдар судал руу явуулаад тэгсэн хавдар нь дарагдсан орчин донд дарагдсан байна гэд буцаацсан. Тэгээд хими эмчилгээ хийгээд нэг хэдхэн хоног гайгүй байжгаад нэг бөөрийн хавдар дотроо задардыг. Тэгтэн зэрэг шээсний нөгөө сувгуудаар нөгөө цус нь гараад тэгээд давсгаар доош цус алдаад байгаа байхгүй. Тэгээд ерөөсө ямар ч юм тарианд ерөөсө нөгөөх нь зогсдгүй. Би дахиж нэг явуулаад тэгээд дахиад хавдар судал утсан чинь өсөрхийлтэй дархалт хийхтэй учраас хагалгаа хийх боломжгүй гэж буцаацсан. Тэгээд ирсэн хойноо цус алдаад болдгоо. Тэгээд би юу яалаа. Нөхөр хүүхдүүдэд нь хэллээ. Одоо яг энэ чигээрэн байвал 2-7 юм уу 3-7 хоноод нас орно. Цусаа алдаад дуусчихна. Түүнээс ч өмнө нас орж магадгүй. Тэгэхээр хагалгаа хийгээд цус алдаж байгаа бөөрийн хавдартай бөөрийн авчий. Цаана дарахсан юм байгаа. Тэр дарахсан юм нь бол том болсоор байтал 2-3 жил амьдруулчихна. Яг 2-3 жил амьдруулах уу одоо тэргүй одоо нэмэргүй юм бол ихүү гэхүү гэсэн чинь хагалгаа хийлгэн. Өчтөн ч өөр хагалгаа хийлгэн гэдэл нөхөр хүүхдүүд нь хагалгаа хийлгэн гэдэг тэгнэ. Тэгэхээр би бол яг хэлж байгаа тэр амь насны заалтаар хийдэг хагалгаа гэж байдаг. Ерөөсөө энэ цус алдаад байгааг цус алдалтын зогсоох зорилгоор хийдэг хагалгаа байна. Тэр хагалгаа хийгээд тэгээд тодорхой хугацаагаар юуг нь амь насыг уртсгадаг. Тэгээ би тэр хүнд хагалгаанд явж ороод нөгөө хавдартай бөөрэ аваад тэр өсөрхөл ерөөсөө нэг 2-3хан том юм байж байдаг. Жижигүүд нь байхгүй. Тэгэхээр энэ бол их сонирн байгаа. Хавдрын тэр компьютер томографи эмрэгаар одоо орчиндөө өчнөө олон өсөрхөлтэй байна гэд тэднүүд чинь бүр яг нүдээр харж байгаа шиг харждаг байхгүй. Гэтэл яг хагалгаа хийхэд жижигүүд нь байхгүй болсон. Энэ яагаад ингэж яах вэ гэхлээр шүү дээ. Өвчтөн эмчд итгэж байгаа. Гэхдээ энэ нуруу эмч чинь хагалгаа хийгээд эдгэрүүлчих байх шүү гэдэг. Гордож байгаа байхгүй. Тэгэнгүүтэл миний тэрийг хэлэнгүүтэл би организмын дархлааны эсүүд чинь бүгд ажиллаад ирнэ. Дархлааны эсүүд чинь ажиллаад нэг жижиг хавдруудыг чи бүгдийн түүгээд идээд байхгүй болгочихсон. Том нь үлдэж байгаа. Тэрийг би хагалгааны дараагаар тэр томыг авахт бол амархан. Ерөөсөн жоохон цөслөг хийгээл дотороос нь бүлтлэл эргээл гаргаал авчих. Тэгээд нөгөө хүнд чинь хагалгаа ерөөсөн амжилттай болж байгаа нь мэдэгдэж байгаа байхгүй. Тэгээ би гарч ирээд одоо 2-7 хоноод нас барахаар тийм хүний чинь эдгэрүүлсэндээ би хагалгаа амжилттай болсондоо баярлаад за 10 жилийн нас өгсөн шүү. Гэсэн чи нөгөө хүүхдүүд нь ч баярлал, алгадчаал, нөхөр нь ч баярлал, нөгөө өвчтөн ч баярлал, чигтэйхэн сайхан. Би ч одоо нэг хэдхэн хоноод өгөх гэж байгаа хүнийг ирүүлжүүлсэн гээд дотроонч би баярлал. Тэгэл байжсэн. Мартчих. Тэгсэн чинь нэг өдөр нөхөр нь хөрөөж ирлээ.
яав гэсэн чинь үгүй бүр өвдөө салдгүй. Тэг үзүүлсэн чи элэгний хавдартай болчих. Гэж. Тэгсэн чинь би бодлоо. Яг 9 жил болчих. Тэг би 10 жил гэж хэлсэн. Толгой руугаа бараг зохиод авмаар санагдлаа. Тэг би 10 жил гэж хэлээгүй. Одоо чи эдгэрсэн гэсэн бол тэр зүгээр амьд байх боломж байсан байна. Тэгээ зайлвал тэгээд тэгсэн чи яасан гэхлээр бас их сонио. Ер нь бол эмч нарт бас нэг бас сургамж болж иж магадгүй гэж бодоод би бас хэлэгдсэн. Тэгээд тэр чин ерөөсөө 2 цаг болоод надыг дуудана. Өвдөд болтгоо. Морфин гэдэг хүчтэй тариа байдیں۔ Өвдөл намжид. Тэрийг хийхдээ зэрэг 2-3 цаг болоод дахиад өвдөн. Тэгээд би уйггүй хурж чичоод үзэн. Үзэхдээ зэрэг өвдөлт намжиж байна. Тэгээд нөхөр нь тэгнэ. Үгүй одоо чи л босол очихоос биштэй. Чамайг үзэхлээр л өвдөлт намжчих. Гараж явахлаар л өвдөж. Чи нэг үзээдхтэй гэн. Тэгээд очиод үзсэн. Тэгээд тэрнээс хойш 2-3 хоног байдгүй нөгөө. Өдөр болгоно 2-3 цагийн зайтай л очиж үздэг байсан. 3 хоног ирсэнгүй. Зайлвал хөөх юм да. Одоо тэгээд тэр нас орчичтэй гэж бодож байсан чинь. Дөрөвд хоногдоор нөхөр нь хүрээж ирлээ. Харсан чинь уй гашуу өдөр алгаа. Тэгсэн чинь за яав гэсэн чинь. Гөөхөө нэг үзүүлээтэй. Нөгөөдөг чинь нэг л гачин. Гин. Гачин гэхлээр л нөгөө булхан болцсон үед л үзүүлдэ. Тэгчтэй гэж бодоол. Замдаа асуулаа. Яасан гэдгсэн чинь. Үгүй намсараа бариачаар элэгний цусыг хануулсан. Тэгээ ухаалдаад очив. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө өвдөлт байдгүй. Элэгний хавдар нь байхгүй болчих. Эхад харуулсан ч байхгүй гэж байна. Гин хүрээд очисон чинь цангисэн цагаан юм. Аягтай цаа барьсан боо үдэд бүр алхаад явж байна. Тэгсэн чинь яав гэсэн чинь тэгээ элэгний судсыг хансан гээд хөлөнд нь нэг гутганы нэг 1 см гаритай тийм шарх байж байна. Тэгээд тэр рүү гатгачаад нэг 2 литрийн сав тавиулаад тэгэл тэрийг хүнээр бариулд осуулаад за толгой эргээ дотор муу харахлаар нь хэлээрээ тэгэнгүүт нь над цус чинь гарч байгаагийн чинь зогсоогоод би боолт хийж өгнө гэсэн гээд тэгж хэлсэн гээд тэгэл нөгөө нөхөртөөгөө нөхөр нь нөгөө барайч багамжтай арх уугаа сууж ясан чинь толгой эргэлээ гингүүдээ л ухаалдаад очсон. Тэгсэн тэр сандрахгүй байна гинэ. Яах. Тэгээд толгойг ин жаахан нам байлгаад дэргүү байлгаж жагаад бөксөн жаахан өндөрлчих. Тэгэхээр ухаарнаа гэв. Тэгсэн тэгэнгүүт нөгөөдх нь ухаараад. Тэгээд тэр цаг минутаас хойш нөгөө элэгний хавдар байхгүй. Зүгээр очив. Тэгээд дүүнээс хойш би хүмүүст энэ сандлыг уул нь хэлдэйн. Тэгээд зоригддгүй. Тэгээд ухаалдаад ойцсон гэдэг. Тэгэхээр тэр чинь бол нөгөө хавдрын тэр вирус нөгөө юугаар цусаар ингээ байнга эргэлдэж байгаа л да. Тэр цус авчихтаа тэр вирусын урсгалыг саатуулаа хайт юм байл да. Тэгтэн зэрэг нөгөө вирус нүхдэг. Тэгээд элэг нэрүүлчихдэг. Тэгэж зүгээр болсон байхгүй юу. За энэ бол ер нь бол яадаг байсан гэхлээр манайхан метастаз өгцөн хавдар дарахцсан бол тэгэл нэмэргүйгээл тэгэл тэр хүн бурхны оронд явдгаар явцдаг байсан. Тэгвэл бас нэг боломж байдаг юм байна гэдгийг би бас тэрийг бас эмчнэрч мэдээсээ бас нэг сургамж болж ч магадгүй гэдэг үүднээс би энийг ярьж байгаа юм. За ингээд өнөөдөр Нарва ахтайгаа бүр айгүй сайхан ярилцаад яг ингээд нөгөө амьдралд тохиолдсон яг гоё нөгөө болсон явдал гэдэг шиг яг энэ өөрт нь тохиолдсон энэ эмчлээд эдгэсэн хүмүүсийн тухай яг ингээд ярилцлаа. За тэгээд бас ингээд нөгөө
цаг хугацаатай учраас бас ахаад зөндөө юм ярмаар байгаа боловч одоо бас зарим нь бас ингээд ярихгүй бас үлдээж जैन тийм ээ нар бах тий. Тэгээд одоо өнөөдөр ингээ миний урилгыг хүлээж аваад энэ сайхан эмч мэрэгжил за тэгээд энэ сайхан ажлын түүх энэ бүх юмаа ингээ сайхан ярилцсан таньда маш их баярлалаа. Тий. За намайг хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн ээж аав хоёртаа маш их баярлалаа. Намайг сайн эмч болгосон манай аймгийн Баяндөр сумын ихэнчийн салбар зөөл сумын Сундундын эмнэлэг аймгийн нэгдсэн эмнэлэг бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хамт олондон маш их баярлалаа. Мөн одоо миний одоо багын найз манай багангийн найз Цэрэндаш Мэнд Норжмоо тэргээд манай багангийн найзууд тэднүүд маань миний ажил үйлсийг үргэлж дэмжиж надад одоо сайшааж гөхүүлэн дэмжиж байсан тэд нартаа маш их баярлалаа. Тэд нар минь одоо зарим нь тэнгэрээс харж байгаа бах, зарим нь одоо амьд сэрүүн байгаа харж үзэж сонсох байхаа. За маш их баярлалаа. За баярлалаа нар баха. Тий. За